Өмнөх Оросын албаны улсын банкны асуудалтай холбоотой асуудалтаас тодруулах гэхийг хүсэж байна. За сая Монгол Улсын ерөнхий сайд замдагчдаар Оросын холбооны улсад ажиллахдаа Оросын албаны ерөнхийлөгчтэй уулзахдаа Оросын банк санхүүгийн байгууллагыг Монгол улсад үйл ажиллагаа явуулахыг дэмжин гэсэн агуулгатай зүйл хийснийг хил мэдээллийн хэрэгслээс л олж харсан. За энэ бол маш тийм одоо нэгүртэй асуудал юм. Яг л гэхээр Оросын албаны улс бол одоо Украины дайны улмаас олон улсын санхүүгийн тогтолцоонд бас өөрөөр гишүүнээр оролцож чадахгүй маш олон хориг арга хэмжээнд орсон ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энийг бол зөвхөн нэг юм одоо гадны банк оруулж ирж байгаа гэдэг агуулгаар нь биш. Ер нь одоо энэ хоригтой холбоотойгоор тийм ээ Оросын банктай харилцах нь бол одоо хэр зохистой вэ гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр бол сая бол одоо ерөнхий сайд бол бас маш тийм одоо бочингүй мэдээлэл хийжээ гэж харж байгаа. Тэгэхээр үүн дээр бол одоо арчилсан нам бол бас төдийлөн дэмжих боломжгүй юм байр суурьтай